Pretoria компани 2010 оноос эхлэн комбуча хэмээх мөгийг Монгол орныхон эрсдэс уур амьсгалд дасган 9 жилийн турш үржүүлэн туршсны эцэст 2019 онд анхны ундаагаа гарган авч бага хэмжээгээр үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. Хар цай, элсэн чихрийг Камбуча Скопи гэдэг мөөгийн хөрөнгөөр 30 хоногийн турш эсгэж гаргаж авсан ерөнхийд ундаа, цайн ундаа гэсэн үг. Энэ эсгэлтийн үр дүнд юу үүсэж байна вэ гэхээр бидний хамгийн сайн мэддэг нэг ашигтай бактери, гидсний ашигтай бактери бий болдог. Тэгээ олон төрлийн антиоксидант бий болно, олон төрлийн амино хүчлүүд бий болдог байхгүй юу? Комбуча ундаа нь дэлхийн олон орнуудад түгээн дэлгэрсэн уламжлалт хүнс бөгөөд 2010 оноос Азийн орнуудад ихээр танигдан тренд болж байгаа эрүүл мэндийн ундаа юм. 2019 онд Монголын комбуча ундааг Японы Ediapa World компани төлөөлөгчид сонирхон судалж хамтран ажиллах санал тавьснаар Япон болон Азийн бусад 16 оронд борлуулах тал дээр хамтран ажиллах гэрээ хийжээ. Японд ч гэсэн комбуча ундаа бол байгаа. Тэгээ яагаад экспорт нь Монголоос авах гээд байгаа ингээ айгүй олон хүмүүс асууж ирсэн. Яг Монголоос авах гээд Монголд бол чагснаас зөндөл ундаанууд биш тэгээ яагаад заавал Монголд комбуча ингээ манай энэ комбуча 2010 оноос хойш одоо Монголд хэсгсэн баггүй. Тэгэхээр энэ чинь газар зүйн байрлал тэ энэ одоо уур амьсгалд нь гисгцэн илүү хүчрхэг болцсон. Тийм гэсэн үг. Тэгээд Камбожа 2019 онд ч манайх үйлдвэрлэхэд бол Японд аваад дээж бид нар мэдээг бахад аваад очсон байгаа тэд нар. Тэгээд олон Камбожануудыг ингэ судалж үзээд тэгээд Монголын Камбожа бол бусад Камбожанаас л өөр байна. Одоо шинжилгээнийх нь хариу нь арай өөр гарч ийн. Тэгэхээр эднийхтэй ингэ хамтарья гэх тэгээ манайхтай ингэ холбогдчихсэн баггүй. Тэгээд бид нар